Монголчууд маань манай хүмүүс маань нэг өвчнөтгөө тэмцэх тал дээр их муу юм байна. Ерөөсө хор тавдар тусаал өгдөг юм байна гэсэн ойлголт ер нь 60% нь тийм бодолтой байдаг болохоор би энэ хүмүүстэй зориулаад хүн ингээд хавдраа эдгээ чаад байгалаараа аялаад байгалаасаа энерги аваад тэрнийхээ хүчээр ингээд 8000 байтугай юм оргилд авирч чаддаг юм байна гэдгийг үзүүлээд би чадж байгаа юм чи та нар минь чадах ёстой гэдэг юмыг л монголчуудаа үзүүлсэн. Хүн ямар ч өвчин тусч болно, ямар ч зовлон үзэж болно. Тэр дотоод энерги потенциалаа сэргээгээд эдгэх тийм нөгөө нэг эдгэрэл татвар алах гэдгийг би аягүй хэлдэг. Тийм л ерөөсөө гайхамшигыг өөрөө бүтээх ёстой. Батишиг хөхний хорт хавдраа 2 дугаар шатанд нь онцлуулж байжээ. Одоо тэрээр хавдраа даван туулаад 1 жил болсон байна. Хавдрын эмчилгээгээ дуусгаад тэрээр гимлаа нурууны Мансалуу оргилд гарах зорилт тавьж Монголын анхны тус оргилд авирсан эмэгтэй уулчин болж байсан түүхтэй. Одоо тэрээр дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестийн оргилд авирсан 3 дахь монгол эмэгтэй болсон байна. Түүнийг Балбулсын нийслэл Катманду хотод байхад нь холбогдлоо. Өөрийнхөө хүч чадлыг ашиглаж чаддаг, эдгэж чаддаг гэдгийг л Монголын ард түмэнд үзүүлэх гэж тэр хавдар тусаад зовж яваа өчнөө олон хүнд эмчилгээ хийж аваа хүмүүст урам зориг өгөх гэж Мансалуу оргилд оргилсан. Тэгээд үнэхээр эдгэрэл гэдгийг мэдэрсэн. Дараа нь одоо Эверест ч гэсэн өнөөдөр би бас жилийн дотор ахаад хүчээ үзээ явж байна. Үнэхээр бас хүн чаддсан байна гэдгийг харуулах гэж байна. Чи угаасаа нэг хийлч ирдэггүй хийлч ирдэг болохоор ямар ч хүн эдгэх тийм нэг цацтай хүч гэж байдаг шүү. Тэрийг ашиглаарай. Миний нэг хэлэх туртай байдаг. Өгч чадсан чинь эдгэж чаднаа гэж бас их хэвээр. Тэрийг даван туулагч нартаа өнөөдөр ирч хүч эрг сайхан энергийг бэлэглэе гэж бодож байна. Дэлхийн дээвэр оргил болох 8848 м 86 см өндөрөөс ийм хүн мэдчилж байна. Хавдар чинь нөгөө 5 жил хавдартайгаа тэмцсэн Монгол хүн ч гэсэн тэ өнөөдөр өвхөх биш, өвхийн талаар бодох ш. Харин том мөрөөдөлтэй, том сэтгэл зүйтэй, дотоод хүчээ эдгэх тийм чадвартай, сэргээх чадвартай байж ич тэгээд энэ их хүч чадлыг даван туулна гэдэг мөрөөдлөөр би Эверестэд авирсан. Уулын авиралт нь хүний хүч чадал, оюун ухаан, хүн чанарыг шалгадаг. Уулчин Батишиг уулын спортод хөл тавьснаас хойш өөрийн бэрхшээлээсээ салж бусдад хавдрыг даван туулах итгэл өгч байгаа нэгэн юм. Тэрээр өмнөө тавьсан томоохон зорилтынхоо нэгийг хэрэгжүүлээд инхүү эх орныхоо зөв хүлгийн жолоо залхаас өмнө холбогдож сэтгэлийг нь сонслоо.